2013 оны өвөл ган зэргийн санаачлалын нөхөддөө санд болгосноор морин дил дээр Монгол орноо бүтэн тойрох хязгааргүй хүслийн эхлэл тавигдсан ажээ. Монголын жуудо бүхийн холбооны дэд ерөнхийлөгч Ч. Ганбат ах тэдэнд туслаж хамгийн ихээр ойлгож таньснаар тэдний хувьд чухмал бүтэн жил хүлээж тэмүүлсэн зорилгодоо хүрэх гарцаа олжээ. Ганбат тэднийг хөд аж ахуйн сайд асан Халтмаагийн Баттуулгатай уулзуулснаар Морьтон залуусын морин аялал Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэх гайхамшигт аяллаа тоогоо нэгэнд гарчээ. Хамгийн том дэмжлэгээ эрхэм Баттуулгаас авсан залуус маань зөвхөн л сайн аялаж, амжилттай, нэр хүндтэй, жинхэнэ Монгол эрийн жуудгаар эх орноо тойрох аялалдаа л сайн бэлтгэх үлджээ. Энэ хооронд аяллаа багийн бодит үннийг түүхэнд баримтжуулж үлдээх ТV оператор бас явган морин аяллаа маршрут анхудаа шинээр хийж байгаа болохоор хэн хүн очиж үзээгүй үзэсгэлэнт газрууд түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хайснаа үлдээх гишүүдийг сонгож аяллаа багт оруулах шийдвэрийг төслийн багийн хамт олон ярилцсан шийдвэр гаргалаа. Ингээд спортын сэтгүүлч, гайхалтай туршлагатай оператор Нацаг Дог гэрэл зурагчин Ганболд нарыг сонгож аяллаа багт нэмснээр нийт 5 гишүүн буюу гарын 5 хуруу шиг ижилсэн зоримог залуус багтаа хүч нэмлээ. Олимп Таеквондо клубт 14 хоног бэлтгэл хийж хэрхэн өөрсдийгөө хамгаалах аргад суралцсан. 2 дугаар эмнэлгийн сэхээ амьдруулах тасгийн эрхлэгч Түмэн Жаргалтай 7 хоногийн хугацаанд хэрхэн яаралтай тусламжийг үзүүлэхэд суралцаж Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Бадам Самбуу Зол Жаргал нартай уулзаж хэрхэн аяллах, тэмдэглэх, туршлага судалж, алдарт уяачтай уулзаж хэрхэн адуу малаа арчлах, хол замыг хэрхэн туулах зэрэгээр зөвлөлдсөөр л байлаа. Мөн эрхэм Баттуулгын санал болгосноор Морьтон залуусын аяллаа туршид биеийн болоод аялал дэвтэйхэн бас эрхэмсэг эрмэг зорилгыг бэлэгдсэн Монгол үндэсний дээлийг зохион бүтээгч Ариуна Сүрэл захиалга хийлээ. Нийт 6 сарын туршид хийх морин аялал зориулсан имэйлээч бас уурлууллаа. Монгол орныг хилийн заагаар нийт 8538 км-ийг 6 сарын турш буюу хагас жилийн хугацаанд аялах тооцоо зүгээр ч нэг сэтгэлийн хөдлөөр шийдсэн зүйл огтхонч бишээ. Аялал 2014 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилж Өмнөгов аймгийн Шивээ хөрөнгийн боомт Овоотын отрядаас эхлэн нийт 16 аймаг 100 гаруй сум суурин газрын нутгаар дамнан үргэлжилж Өмнөгов аймгийн Шивээ хөрөнгийн боомт дээр дуусах юм а. Аяллаа багийн гишүүд маань гурвуулаа аялал жуулчлах газар зүйн ангийн мэргэжлийн оюутнууд бөгөөд 1 жилийн туршид хийсэн тооцоо төсөл гэдгийг бас энд тэмдэглэх нь зүйтэй. Хэдийгээр аяллаа баг 5 гишүүнтэй ч тэдний ард зүрх сэтгэлээрээ хамт аялаж, баясаж, олон зүйлийг шинээр таних мэдэх, басчгүй шаналж сэтгэл зовних Монголын ард түмэн байгаа гэж тэд маань сэтгүүлчдэд хэлж байна лээ. Хүсэл зорилгоо эрмэг чадмаг нэр хүндтэйгээр биелүүлж ирэх чин хүсэл үргэлсэн тэдэнд бид хамгийн их амжилтыг хүснэ. Сонирхолтой содон бүх зүйлүүдийг ингэж харуулж маш сайхнаар аялах болно. Та бүхэн бидний аялалтай хамт байгаарай.
Морьтон Монгол төслийн багийнхан Ховд аймгийн Булган сумаас гарч Баян Улгийн аймгийн Булган суманд ирлээ. Манай оронд 6 Булган сум байдаг нь Дорнод, Өмнөговь, Булган, Арханга, Ховд, Баян Улгийн аймгуудад бий. Далайн төвшнөөс дээш 1935 м өндөрт орших Баян Улгийн аймгийн Булган сум нь 5900 гаруй хүн амтай 100 мянган толгой малтай бөгөөд Улаанбаатар хотоос 2000 км зайд орших сум юм. Тус сумын 80% нь казак, 20% нь Уранхай ястан амьдардаг. Жав. Манай Баялгийн аймгийн Булган сумыг одоо нэтэр орж яана уу? Одоо. Сумын дэвэр одоо ингээд. Одоо хэд гонох вэ? Энд байх уу? Шууд явах. Ингээд шууд ахаа гараад ийш явна. Одоос хэдэн цагт гарсан? 5 сарын 15. Тэгшгэрэн нэрээр явж байгаа мó? Тий. Та. Баялгийн хүртэл 300 км. Дэлгүүн толбоор явна. Дэлгүүн 150. Толб 150. Туул чинь одоо цаашаа 75 км. 150-ын цаашаа 75. Тэгээ ахаа 75. Дахиад 75 300 гэдэг чинь тэр байхгүй. Зам ер нь энэ. Ой зам сайхан. Зам оо байхгүй байх. Дан ийм голоор явна. Голоор явна. Одоо бид нар Айл та Буланголоо гэсэн хэр явах вэ? энэгээр үү? Буланголоос хаанаас Буланголоос. Ишээ явна. Өн улагчны даваагийн даваа байна. Улагчны давааны наа. Тэр даваага тонгоогоод оронгуудаа тагаад усгаа болчихно. За яг тийм ундны ус байна. Батлатаа дууссан дээ. Бид хаагаад хатан зүг хатгаад. Шашин дэв би чарах шүү. Ha? Шашин дэв. 바로 Монгол арна барьсан. Бид нар За Өмнөговь аймгийн 3 дэс сумаас гараад одоо танай Баяулгийн аймгийн Булган сум хүртэл 1360 шахан километр яваад. Нийтдээ бараг сар шахал явна. Одоо дахиад нутгийн асма тэр болцоогоор намайгаа. Мамрата ханаас явж байгаа залуучууд бай. Оо нэг Морнайл гэсэн нэг юм яриад байсан. Зөв юм байна. Сайн явж яана уу энэ замда. Сайхан залуучууд юм байна. Тэгээ тэш шагаа баха. Ман мэтин гөвчөд тэсэхгүй бах та. Дөрөн гоптер бүх говаар явж яана уу? Йоо яаж явж яана говаар. Баян говьалтай хавдар Оо дандаа кил дагуу явж яана уу? Оо энэ мөрдүүд яаж тэш шана? Сойжэнгүй. Монгол хамгийн сайн мөр дэшти ной мөрөөс. Тэндээс унж гарсан юм уу? Мөр тэндээс унж гарсан юм уу? Энэ хоёр мөр унж гарсан. Энэ хоёроос бидний мөрөөс замдаас авсан. Тэгэлдээ. Борд мөр энэ зав. А бэргэл трог. Мен үшін мақтанышта қазағым қайсар елім сен ғанасың аласпай жүрген адам жолыменен бөлен дастанға айналдырып өз тарихын дастарға қашап жазған қолыменен шіркін ай қандай ғажап атым қазақ ер қазақ ақын қазақ батыр қазақ еркелігіңнің құлағындай ау көркемдігің көккөлдің құрағындай ақ моншақ мойныңдағы мөлдіреп моншақтарың ау бір көргеннен қандырдай құмарымдай ақ моншақ мойныңдағы моншақ
Булган сумын засаг дарга Шинарабек биднийг угтан авч сум орныхоо талаар танилцуулан сумын музейг сонирхуулсан юм. Энэ дэр байж энэ манай сумын юу байгаа? Эмблем бай. Аргалтай домбор. Манайх бол нэг 80 орчим нь Казак үндэстэн 20 орчим нь Ураанхай үндэстэн амьдардаг. Тэгээд энэ эмблем дээр чинь нэг морон хөвөр домбор хоёр байна. Тэгээд манай ер нь тэр аргалын юу чинь ягаад тэрний тавьсан гэхлээр манай Монголд байгаа одоо яг төв үзэд байгаа. Хамгийн том эвэртэй аргал нь манай сумаас тухайн үед бол агын Санар замд ян лагч юм. Тэгээд энэ манай Монголд бол алт медалтай юм аргалын Хойдлынх нь ямар болов? энэ мөнгө хайрх нь үлгээд энэ Мөнхайхаа бол тийм. тэгээд бид нар энэ эмблемийг тэгж яасан байна. Тэгээд энэ манай сумаас төрөн гарсан Эрдэмтэн Баатар одоо тэд нарын зураг байна. Алдартангуудын зураг. Монгол улсын Баатар ихэй тийм ээ. Тэгээд хайруулаа байна. Хөдөлмөрийн Баатар Султангой байна. Тэгээд эд нарын тавьчихсан. Ийм л байна да. Энэ бол Баян Өлгийн тий манай аймгийн эмблем байна. Дээрээ бас шуу яваа. Яа гэдэг юм. Тэр бас нэг энд нь бас. Баан баа. Байна. Зөндөө байна. Энэ чинь энэ жил тоолгоо. Энэ аргалын ивэр хизээ яаж болж байна? Энэ нэрээ дээр үед яасан аргалын эвэр байна. Томороо одоо ер нь Энэ минж шүү дээ. Энэ минж байна. Бас манай сумын дандаа сумд байгаа юм ийм. Одоо аргал бий юу? Зөндөө. Лагчны даван байдаг. Байна. Тэгээ танай тарлах нүг юм сайн мэдхгүй байна. Лагчны өгсөө давааны Хэрэн бай. Зургнууд ямар зураг? Анаас тарлах баха. гიშглээ бас зарахгүй шүү дээ. Морины хөлмөл те. Амтны хөлөр. Энэ цаашаа юу вэ? Энэ юу вэ энэ чулуу? Мөхтэй чулуу. Тэр юм. Тий. Би олдвор юм байна доо нагш би юу. Хин амгаа хавх юм уу? Хавхшнэг. Гөө юу? Наа чи нөгөө дээр гав. Өдөр бол гав. Санаахаар гисэн гэдэг. гисэн. Мөрний. Морьтон Монгол төслийн хүрээнд Өмнөгов аймгийн 3 тэс сумаас бид аяллаа эхлүүлээд сар гарan явж 1300 гаруй км замыг туулан Баян Өлгийн аймагт ирээд байна. Ингэж дээшээ яваад идэв. Одоо ингэ явах юм. Одоо ингэж тэгээд ингэж яваад буцаж ирээд эндээсээ ингээл хүмүүс гараад ингэж ороод энийг орохгүй. Ингээ болчих. Ингэж явж. Дээгүүр явах гэжсэн байна. Шууд ингээд улаангомоос ингэ явчих юм. Тий. Ер нь тэгэх. Улаангом ч энд байгаа шүү. Баян Өлгийн казахуудын дунд уламжлалт гар урлалын бараг бүх төрөл амжилттай хөгжижээ. Тухайлбал алт мөнгөний дарагчид морины тахаас эхлээд гоёл чимэглэлийн зүйл, эмээл, хазаар, хутаг, хаач зэрэг өдөр тутмын хэрэглээний хөдөлмөрийн багаж хэрэгсэл, гоёл, морины тоног зэргийг урлан бүтээж ирсэн уламжлалтай. Тийм. Ингээс сэтгэлээс хандаж байна. Усгийн морь аяллаар явж байгаа. Монгол бол бас яг маргааш өглөөс болсон ийм зүйлүүд юм байна. Ингээл мэдээлэл аваад тэгээд бидний тосч явсан байна да. Нурлаан гэдэг манаас нэртэл юм шүү дээ. За манай сум бол Улаанбаатараас нэг 2000 орчим километр, аймгийнхаа төвөөс нэг 300 орчим километр ингээд алслагдсан. Байгалийн эрсдэл зураг амьсгалтай юм сум байгаа. Тэгээд манай сумд өнөөдөр бол нэг 80 орчим хувь Казак үндэстэн, 20% нь Ураанхай үндэстэн гээд амьдардаг юм сум байна. Тэгээд манай сумын нийт малын тоо бол нэг 90 орчим мянган малтай, нийт өрхийн тоо бол нэг 1100 орчим
ийм өрхтөө юмсан байгаамаа. Тэгээд баруун талдаа бол Хятад улстай, зүүн талдаа бол Ховд аймгийн одоо Мөн хайрхан дунд дуудсан, мөн адилхан Баян-Улгийн аймгийн Дэлэн сумтай хязгаалгадаг ийм аймгийн томоохон сумуудын нэг байгаамаа. За танаа аяллаа зорилгыг бол бид нар мэднэ. Зургатаар бас гарч байгаа. Бид нар зургатаар ингээд ерөнхийдөө наатахаа үзэж хараад ингээд сонссон. За манай нутагт орж ирээд ингээд 2 дахь хоногт ингээд явж байгаа. Манай нутгаар өнөөдөр бид нь явна. Маргааш ингээд оройхон тийшээ бол бид нар Дэлгүүн сумд ингээд хөрөөлж өгөх гэж байгаа. За тэгээд одоо танаа тэр Мортон залуучуудын аяллыг бид нар бол ер нь артан бол дэмжиж байгаа. Ягаад гэвэл ер нь манай Монголын одоо мөр ямар ер нь чадвартай манай залуучууд ер нь тэгээд ямар хуу мороор явж чадах тийм чадвар байна гэдгийг ингээ харуулсан ийм аялал гэж бид нар бодож байгаа. Нэг хоёрдугаарт энэ бас зөвхөн тэр чадвар биш. Ер нь ямар аль сумд ямар ер нь олдтой тал байна. Улсууд мэдэхгүй байгаа. Ямар дутагдaltaй тал байна. Ийш нь тийш нь харуулах ямар юм байна. Тэр бүх онцлогийг ингээд харуулсан ийм аялал болж байгаа учраас энийг бол нэлээд сайн аялал ер нь боломжийн аялал гэдээ бид нар үзэж байгаа. Ямар очиртай вэ? Одоо ургуулсан бүгдийн яцдаг. Жишээлбэл толгой юу? Сахалны утга учир одоо сахал ер нь энэ дэлхийд 224 мянган гиган 124 мянган энэ мөнгө тэнгэрийн эзний элч буусан гэж ярьдаг. Тэр болвол энэ өргөдөх хүн заавал сахал тавих ёстой гэж. Тэр элчгэд чинь ганцхан манайхны Мухаммад биш ээ. Танахны Мойсег элч гэж дуусна уу? Дуусна. Тэр бүгд бол нэг гаралтай яар. Онцлог нь болвол манайх ягаад энэ сүүлийн энэ Мухаммад гэгэний элчийн номонд орсон гэхтэл түрүүний номууд дандаа өөрчлөлт бузуулаад байсан. Тэгээд хамгийн сүүлийн номыг байрлуулсан нутаг гэж яар. Сахал бол яг элчин өгсөн үүрэг сав эрэгтэйг сахалтай гэж. Эмэгтэй хүн бол өшөө гарахгүй байх гэдэг. Энийг гаргав. Ягаад гэвэл эрэгтэй хүн бэлэхгүй гэдэг юм аа гэж яар. Онцлог энэ байна. Надаас асуу. Мартага хаарж байна. Мартагийн ахтын хүүхдүүдтэй очоод тэгээд явж байна. За ер нь мартагаа явах. Мартагаа явах. Эске туургалтын хасан Монгол төрөлнөхтэй мөрөө унаад махаа явсан түүхтэй шүү дээ. Ийхүү Мортон Монгол 5 залуу Булган сумаас гарч аяллаа замдаа гарлаа. Энэ шөнө аяллаа багийн зураглаач Нацаг доогийн адууга манах ээлж таарч бусад залуус маань цөнхөл төргний улсын үрд унтаж амарсан бөгөөд Казах ястны өв соёл, өвсгөлн байгалыг нь зүүдэндээ олж харсан тухайга өглөө нь ярьсан юм а. Сайхан зүү зүүдлэн бүх гэгчин нойрсон аяллаа багийн гишүүд маань өглөө
шонхор шуун дуугаар сэрж байгаа нь. Нөр янз жаахан л. Нөр тэгж болтойгоо. 8 л зөксөн. Зүтлсэн. Өдөр чи хэдийн километр явах юм? 70 юм. Морин цацчих. Морин цадцаа яа. Энэ явсаар нэгэн казах айлтай замд таарсан бөгөөд ажилсаг хөдөлмөрч гэрийн эзэгтэй биднийг тун найрсгаар ухтан авлаа.
Biraz azın eskin ataylar Manesini eskergin anaylar Ихтэй. Хамаах шиг айлыг ирж хааж явна. Орд. Гоё яа. Их гоё яа. Гоё. Яа, жинхэнэ илгэн тариг байна. Хандаа. Тэстэй мэн тий? Хандаа. Энэ бүхэн одоо гар хийх гэхэлэр энд аав. Одоо энэ жоохон хөтөн сурж байгаа гэж. Одоо дүүнэр юу? Казах эмэгтэйчүүд өнгийн ноосон утсаар гэрийн оосор бүч, орны нүүрвч, элдв уут савыг сүлжин хийдэг бөгөөд үүнийг нь термэ гэдэг ба гэр орноо гоёход өргөн ашиглав. Охид хатгамлыг 6-аас 7 наснаасаа эхлэн сурж, орны аравч, дэрний уут, хувцас хунар зэргийг ийм хатамлаар чимдэг ажээ. Казах ширдгийн гол онцлог нь цулгуй өнгөтэй биш. Янз бүрийн өнгөөр алаглуулан хээ уулз зүйж хийдэг. Зочин ирэхэд гэрийн хойморт ширдэг дэвсэн угтдаг ба орны дэвсгэр болгон хэрэглэнэ. Доор стедрүүрийг арих гэж байна. Яасан? Явахгүй тамирлаа дээ. Хан хоёр уу? Тий, хар үсэн. Үлийг ер нь яа дээ ангаахаа багтан дав тийм. Бүркүтэн тийг Томас барин бичгээс бар. Та бүргдээ ямар багтсан? Насна. Энэ бүркүтийг 2 насны. 2 настай. Барьж авсан. Мөнхөрхөн уулын засвал бол ерөнхийдөө гормоноосоо дээш нь тодорхой хэмжээгээр шүүгч байгаа нь бас харагдав.